Hey guys, за юу яцгаана? Та бүхэн дараагийн бичлэгээр уулзах гэж байна. За энэ юу юмсан байгаа харж байна уу? One Piece, Luffy, Jiraiya. За хэдүүлээ One Piece юу болоод нь бичлэг рүү орохын өмнө намайг дэмжиж дур байгаа хэсэгт лайк болоод subscribe хийгээд өгөөрэй. За хэдүүлээ One Piece юу болоод нь бичлэг рүүгээ шууд орцгоё. Let's go. За анх ерөнхийдөө Shanks багид санал тавьдаг шүү дээ. Өрөөдөө Koyo баги, Umeno Buka Nanza, Mappreda Baka, Koshinukega гэж хэлээд баги татгалздаг. За энэ нь болохоор угаасаа би чиний одоо багийн хамтарч болохгүй. Чиний доор ажиллана гэж байхгүй шүү. Новшмын ухааны юм яриад ингээд татгалж байгаа байхгүй. Тэгэхээр багийн талаар хэдүүлээ жоохон бодж үзье л да. Багийн анх ягаад бараа номи гэдэг нэртэй жимсийг идэхэр болсон бэ? Энэ нь болохоор Shanks-аас болоод сандарсандаа болоод идсэн тийм үү? Энэ нь нэг хүний жимс идсэнтэй адилхан байгаа. Яг адилхан байгаа. Энэ нь болохоор Luffy Gomu гэдэг жимсийг идэхэд бас яг адилхан Shanks-аас болоод идэ гэж бодоогүй байжгаад идсэн шүү дээ. Тэгээ энд нь хоёуланд нь Shanks орсон байгааг та бүхэн харж байгаа бох. Тэгээ дээрэс нь Luffy-гийн Gomu номи гэдэг нэртэй жимс болохоор ямар нэгэн байдлаар бууч юм уу, айшвал цохилтонд маш хүчтэй тийм үү? Цохилт мөхөлтийг хаагаад ямар цохилт нөлөөлдөггүй, бууны тийм сумч нөлөөлдөггүй. Эсвэргээрээ сэлэмний цавчилт бол Luffy-гийн хамгийн гол сул тал. Харин бараа номыг авч үзэх юм бол энэ нь болохоор Михавкийн сэлэмний чавчилтанд хүртэл тэсдэг тийм үү. Тэгээ дээрээс нь сэлэмний чавчилт бол ямар ч сул тал нь бол биш. Эсвэргээрээ бууны сум болоод цохилт бараа номын сул тал. Ингэхээр Gomu номи гэдэг жимсний эсрэг бараа номи яг ингээд сул талын бие биенийг ингээд нөхцөн байгаа байхгүй юу? Нэг нь болохоор цавчилт сул тал, нөгөөх нь болохоор цохилт сул тал. Ингээ бодоод үзэх юм бол Luffy болоод багийн анханасаа холбоотой дүрүүд байсан гэсэн үг. Тэгээ ингээ бодоод үзэх юм бол шүү дээ тий. Gomu-гийн жинхэнэ нэр нь болохоор дэлхийн засгийн газар өөрчлөөд нуусан байгаа даахгүй. Яг жинхэнэ нэр нь болохоор Nika шүү дээ тий. Хито номи Genjushu Modern Nika. За тэгэнгүүт хэдүүлээ гол зүйлийг авч үзье заяа. Манга 227-оос 236-гийн Jump Comics гардаг байхгүй номороо гардаг. За тэр номных нь постэр буюу яг нүүр зураг нь ямар хөө зурагтай байсан бэ гэхээр Yonko-гийн зургийг тэр чигээр нь оруулаад ирсэн байгаа. Тэгэхээр одоогийн дөрөв Yonko аль хэдийн тэр 220 дээр байж хата бодцсон төсөөлсөн байсан гэсэн. Бид нар эднийг анзаараагүй. Одоо бид нараар зүгээр ингээд дахиад ингээд сигада тоглож исэн гэсэн үг шүү дээ guys. Энэ постэр зургийг та бүхэн сайн ажиглаад харах юм бол Яма цаас идж байгааг харж болно. Японоор цаасыг Ками гэдэг. Бас бурхныг Ками гэдэг хөхгүй юу? Тэгээ дээрэс нь та бүхэнд хэлсэнчлэн Яма гэдэг бол бас нэг бурхны бэлэг тэмдэг бөгөөд дээрэс нь чөтгөрийн бэлэг тэмдэг хөхгүй юу? Ямаан чөтгөр гэж ярьдаг. Тэгэхээр цаасыг Ками бөгөөд бурхныг бас Ками гэдэг юм бол эндээс тэр Яма цаас идж байгааз энэ дээр 3 хүн амаа ангаалгацсан байгаа. Баги, Luffy, Kurohige буюу харсгал. Shanks бол амаа ангаалгах байгаа. Тэгэхээр энэ 3 нөхөр цаас идж байгаа гэдгээр өөрөөр хэлбэл бурхны чөтгөрийн жимс идсэн байх магадaltaй гэсэн. Багигийн бараа номи гэдэг жимс болохоор Luffy-тэй адилхан нэр нь болохоор бараа номи ч гэсэндээ яг үнэндээ нэр нь бараа номи биш. Жинхэнэ нэр нь болохоор бурхны жимс. Тэгтээ ямар бурхны жимс нь одоогор тодорхой биш. Тэгээд Ями номи буюу цаарсгалтын идсэн жимс ч гэсэндээ бурхны жимс. Байх магадлал айгүй өндөр болоод ирж байгаа. Энэ постэр зургийг хараад үзэх юм бол постэр зураг дээр дөрөв Yonko галитыг гаргаад ирсэн гэ бодод үзэлтэй guys. Тэгэхээр одоо бид нэр жиг дахиад тийгээд байгаа сте. Тэгээд бас нэг сонин зүйлийг хэдүүл авч үзэх юм болов шүү дээ тий. Баги бүр баг бахаас нүрээ буддаг байсан. Тэгээ тэр ч бодгоод бүр багийнхан зураг мураг дээр хүртэл багийн нүрээ будсан алилагч тийм. Ягаад ийм алилагч? Ягаад заавал нүрээ будах шаардлагатай байсан юм? Чин Корозан хэдүүл авч үзье л да. Корозан болохоор бас адилхан нүрээ буддаг тий. Гэхдээ багийнхан зураг тэгээ дээрэс нь усан цэгт байх үеийнхэн зураг болохоор ямар нэгэн нүрний будаггүй байдаг. Тэгэхэд баги ягаад багийнхан үеийн нүрний будаггүй байж болоогүй юм? Энэ нь ойлгомжтой. Баги бол Roxy хүү гэж хэлсэн шүү дээ. Тийм учраас багигийн царай Roxy царайтай адилхан гэсэн үг. Хэрвээ баги нүрээ будахгүйгээр зүгээр явах юм бол Roxy хүү гэдэг нь баригдчих учраас өөрийгөө нуугаад албаар нүрээ байнга буддаг алиалагч. Энэ нь баги айдаг учраас Roxy хүү гэдгээ баригдчихаас энэ нэг хүнтэй бас адилхан байгаа. Ace байхгүй. Portugas-ийн Ace. Нэр нь яг үндэ Goldie Ace байх ёстой байтал ээжийнхээ угийг аваад Portugas-ийн Ace болгосон. Энэ нь өөрөө Goldie Roger-ийн хүү гэдгээ баригдуулахгүй тулж штэ. Тэгээ ингээ бодонгууд багийн Ace хоёрын адилхан зүйл нэг нь хоёулаа
амар алдартай далайн дэрэмчний хүүхдүүд байхгүй юу. За энийг хэдүүл орхи угаас Roxy хүү гэдэг нь ингээд баг ойлгомжтой болж байгаа. Тэгээ дээрэс нь Roxy хүү гэдгийг батлах нэг гол зүйлээс гараад ирсэн байхгүй юу. Сүүлд гарсан манга 1945 дээр яасан бэ гэхээр Rox Локиг хутгалж байгаа талаар гардаг. Тэгсэн чинь Широхигийн болохоор юу гэж хэлдэг вэхээр Гакины хамоно ва нэ дару дамаараа нийвгээд Rox уурладаг. Энэ болохоор чи жоохон хүүхдийг хутгалцж байгаа маа ч болохгүй штэ гэсэн чинь амадад ньюгэт гэж хэлээд уурлж байгаа байхгүй. За энэ нь болохоор баги анх Лупидэд тулдахдаа хутаг барьж тулддаг тийм үү? Хэргэлдэг одоо зэвсэгт хутаг. Тэнгүүд багигийн аавын хэргэлдэг Roxy зэвсэг бас хутаг байгаа байхгүй. Тэгээ дээрэс нь баги бас жоохон галзуу сонь нөхөр штэ тий. Хүүхэд хутгалж магадгүй л нөхөр байхгүй. Тэгэхээр ингээд Roxтэй төстэй байгаа нь ойлгомжтой болж эхэлж байгаа юм guys. За ингээд хэдүүлээ одоо ингээд мэдчихлээ. Багийн Джеймсийг бараг л Лупитэй адилхан бурхны тийм хүчтэй житгэрийн жимс юм байна. Бас Курохиго буюу хар сахалтын ями номын сэргэлт ирвэл тэр нь бас бурхны жимс юм байна гэдгийг. Тэгээ энэ ягаад ингэж үзэж байгаа гэхээр сүүлд тэр гарсан манга дээр болохоор Black Nika гэдэг гадарсан шүү дээ. Maybe хар сахалтын жимсний сэргэлт Black Nika авах магадлал бас байж магадгүй. Харанхан хүчтэй Black Nika гэсэн үг. За энэ бол зүгээр бас таамаг шүү заяа guys. Бүрэн дүр итгэж болохгүй шүү. Тэгээд одоо Cross Guild байгуулагдсан явж байгаа шүү дээ. Би өмнө бас Cross Guild-ийн талаар та бүхэн дэлгэрэнгүй бичлэг оруулсан. Тэрийг та бүхэнд үзээрэй. Дахин ярих бол надад бас жоохон тийм сонирхол алга. Тэрэн дээр болохоор юу гэж ярьсан бэ гэхээр Cross Guild дээр байгаа одоо Peter Pan-ы тэр юуг үзүүлсэн бохоо Cross Guild болохоор жишээ нь одоо Crocodile-ийн гар нь болохоор яг Peter Pan-ы тэр Hook Ахмадын гартай адилхан. Тэгээд дээрэс нь Mihawk-ийн царайд дүрх одоо байгаа байдал нь Хүүк Ахмадтай бас төстэй. Тэгээ Хүүк Ахмад юунаас айдаг вүлээ? Матраас айдаг. Гэсэн чинь Crocodile гэдэг чинь өөрөө матар гэсэн утгатай үг шүү дээ. Тэгээ Crocodile буюу Crocodile энэ нөө дотор матар байдаг те. Waniaru матар гэж хэлээд байдаг. Тэгээ ингэж бодонгууд Peter Pan-ы нөхцөл байдал бий болж байгаа. Тэгээ дээрэс нь энэ болохоор яг өмнөх тэрхүү Roxy-ийн багийг бий болгоод байгаа байхгүй. Roxy-ийн багт амар хүчтэй нөхдүүд гид нэгдсэн байсан шүү дээ. Одоо жишээ нь Kaido, Big Mom тэгээд цагаан сахалт байдаг ч юм уу те. Энэ дээр хэлэх юм бол Crocodile, Mihawk энэ төр орж ирж байгаа. Тэгээд дээрэс нь Moria хүртэл орж ирэх гэж байгаа шүү дээ одоо. Peter Pan ч нөө сүдрээ хайдаг шүү дээ. Moria ч өөрөө сүдрийн жимстэй. Moria-гийн хувьд гэх юм бол хар сахалт төс санаж байгаа. Яг бол хар сахалт Накамагийг нь алаад чөтгөрийн жимснийх нь хүчийг авсан шүү дээ. Sukesuke Nomi гэдэг тэр нөө алга болдог жимсийг. Тэгэхээр хар сахалт Moria болохоор Cross Guild-тэй нэгдэх шалтгаан нь болохоор хар сахалтыг унгаахын тулд. Тэгээ Cross Guild болоод хар сахалтын баг хоорондоо тулдна гэсэн үг. Тулдаад гэхдээ энэ хоёр тулдаад янз бүрийн болохгүй. Энэ хоёр тулдж байгаад хоорондоо нэгдчихнэ. Та бүхэн санаж байна уу? Kaido Big Mom хоёр эхлээд тулдсан шүү дээ. Тэгснэ шууд цахиа хувааж уугаад хоорондоо нэгдчихдэг тийм үү? Яг энэ шиг зүйл болно. Ягаад бол энэ хоёрын зорилго нь нэг юу вэ гэхээр Luffy-гийн багийг унгаах зорилготой. Тэгээ энэ хоёр нэгдээд тэгээ дээрэс нь Rox нэгдээд Luffy болоод Shanks нэгдээд энэ хэдийн хоорондох тулаан болох гэдэг байгаа байхгүй юу? Гэхдээ яг сүлд нь баги болохоор Luffy-гийн тал руу орох магадaltaй гэж миний хувьд бол хараад байгаа. Яг бол нэг хамгийн сүүлд Raftel арал руу явах нь болохоор баги Shanks тэгээ Luffy гэдэг байгаа шүү дээ. Тэгээ эндээс далайн дэрэмжтэй хаан болох нь баги гэдэг байгаа. Азар далайн дэрэмжтэй хаан болно. Ямар нэгэн байдлаар одоо юу гэдгийг гуруулыг адилхан Raftel аралыг олоод One Piece-ийг олсон ч гэсэндээ тэндээс дэлхийн засгийн газар Luffy-г биш, Shanks-ыг биш, багийг далайн дэрэмжтэй хаан гэж зарлцсан гэсэн үг байхгүй юу? Азар далайн дэрэмжтэй хаан болж байгаа ийм сонь нөхөр байгаа. За тэгээд та бүхэнд багийн талаар маш товчхон ярьж өглөө. Бичлэг маань таалагдсан бол лайк дараад бас subscribe хийгээд өгөөрэй. Дараагийн бичлэгээр одоо юу оруулдаг юм бэ? Weeble гэдэг нөхөр байгаа шүү дээ, нөгөө нэг цагаан сахалтын хүүхэд гэдэг байгаа. Тэрний талаар оруулъя. За дараагийн бичлэгээр уулзлаа. Түр байгаас.